12 дугаар бүлэг. Хааны бүхэ байв. Дээрэмчин олзон удаан хүлээсэнгүй. Угтан тосхоор жаал зугаахан зэхэд нуугдж амтсан гард морьтой хүний нурсан байшингийн дашаа ирэхээс өмнө ан амтан хараад гараас алдурдаг нохоо шиг ухсхийхгүй хичээн бием барьж ядаж байлаа. Саран саруулд ойнцоорхоор орж ирсэн хүний хамаг бие морь өдөр шиг харагдахад хачин их гайхсан дээрэмчин хөссөн юм шиг болчихлоо. Ойрт живаа хүн лалын толгой дэм буудлын хатуу дарсанд мал болтлон согтсон нутгийн хэнигэн биш. Эцэж ядарсан хэрнэн сайхан морьтой гой торгон хантаалцтай залуухан ир байхан тэрэ. Григори үнэхээр их гайхсан ч гэсэн өчүүхэнч айд сандарсангүй. Харин ч өвөр төрүүдэн сохорч зоосгүй согтуу хүлчүү нэгмэн амтан биш. Хүүдий дүүрэн алтан өөрөн гаргаад сар байх байрын баян ир байхыг хараад баярсныг хэлэхүү. Энэ баяныг хүүдийтэйгээс нь салгахад нэг их аюулгүй амархан болохыг дээрэмчний туршлагатай хоёр нүдэд даанч нэг ялгалгүй яах вэ? Тэр дорхон овоохон араас ухсхийн гарч тэр чигээрэн хоргой торго болсон ирийг хагас цагийн өмнө хоёр морьтой хүнийг яаж тоссон шигэн сүртэй зандран зогсоолоо. Зогс бөөхөдөл гэсэн товч тодорхой шаардлагын хариуд төрүүчнхээс огт өөр юм болдог байна. Хар морьт шиг хүн үнэндээ ховрхолдоо. Эцэд цутсан морьтой хэнцэр ганган эр гар буу жад сугалахын оронд харин аймагуй жугагийн тэмдэг болгон хоёр гараан санд минь өргөн жижирсэн дуугаар өршөөлгөн гингэнэж гархан тэрэ. Гарта үхтэл айсан түүний өдөөс жадаан чиглүүлэн юундан гингэнэ дугаа амтэн бэтгий цаадуулчин чамайг яахчгүй. Эсрэгүйцэхгүй ул чинь гар хөрөхгүй. Номхон байцгаа хөөхтүүд минь ухаантай энэ залуу яахчгүй хүн шиг байна гэд замын хүний ердөн яахчгүй муу юм огт хийхгүй нөхөд минь над итэг би танарт байгаа бүх мөнгөнд дуртай өгнө. Харин хааны нэг юм уу буйхаа над юуны нэг мөнгө байх вэ гэхэд их л сонирхсан янзтай хааны буйхаа гэж лавлаад цулбурдж аван за тэгээд ямар гээчин албажлаар хаа хүртэл заларч яваагт нь мэдж болгосон болов гэлээ. Хамаг биеийн бөмбөгнсөн буйхаа эрхэм нөхөр минь зам зааж өгч магадгүй ийм хүнтэй таарлцсандаа баяртай байна. Би энэ нутгийн Бекингем гүнгийн хошууны Мармадюк Ведогон эзэмшил Бестро цэцэрлэгт очиж байрлах ёстой. Бодвол очдгон очоод байгаа хааны морин зэргийн ахмад Скертид гардуулах хааны захидлыг хүргэж яваа хүн гэлээ. Гард тэрүүхэндэн ахмад Скертид хааны илгээс нь захидлыг нэ Мармадюк Вед Бестро цэцэрлэгт гэсэн үү? Энд чи тэгэхээр югсог болж байна уу? Гэх дуулдав. Эрхэм нөхөр минь та тэр Мармадюк Ведогыг танд хэрэгүү. Ингэхэд би эхэмсэг торгон хантаазгаа таны алдар нарыг сонсох учиртайгаан таны нөхөр гэж тооцогдох ховгүйгэн яагаад гэвэл тэр Мармадюк Ведогой гэдгийг чинь огт танихгүй мэдэхгүй юм байна гэдгээ хэлье. Харин тэр ахмад Скертиг гихч чинь тухайд гэвэл манай энд тийм амтан байдгийм гэж ангуудаага сонсож байна. Бас тэгээд Бестро цэцэрлэгт морин зэрэг байрлсан гэж дуулаагүй юм байна. Энэ бүхэн чинь Григори Гартын хувьд хачин сонин зүйл байна да гэлээ. Бүгд үнэн түншмэн ахмад Скерти баг зэрэгтэйгээ Бестро цэцэрлэгт байж байгаа бах. Та намайг тийш нь хүргэж өгч гэмэн. Энэ чинь миний хийдэг ажил даанч биш. Өөрийгөө л хүргэж үз. Эндээс Бестро цэцэрлэг хүртэл гар сунгасан ч хүрэхээр газар. Тэр ахмад Скерти морин зэрэг гэдгийг чинь би огт мэдэхгүй. Өөртөө тийм захидал яваа юм бол түүнийгээ бийдэн яваа бусад юмтай над өгч болно. Эрхэм элчгаа минь. Алив. Эрхэм минь. Бүх мөнгө минь ав. Энэ цаг, энэ осрогч харин хаантнан хайрлын хүндэлдэг сайхан сэтгэл ярен түүний үүрэг даалгаврыг биелүүлж яваа намайг явуулж үз. Тэр хаантны чинь тэгж хайрлаж хүндлэх сэтгэл над даанч байхгүй бол чи юу гэгсэн бол муу зарцсан минь. Алив бошуул. Юу байгаагаа бүгдийг өгөхгүй бол чинь манай хүүхдүүд чармаа нүцгэлж орхино гэж мэдээрэй. Хүүхдүүд минь байрндаан энэ хүн эсэргүүцж ярих гээгүй байна. Үгүй нөхөд минь юу байгаагаа бүгдийг өгье. Хүүдэтээ мөнгө минь. Тоогүй тийм ч юм биш л дээ. Цаг минь энэ байна. Энэ бол хайр өршөөлтөй хатандны бэлэг байгаа юм. Үнтэй зүйл шүү. Та өөрөө үзэлт. Дээрэмчин цагийн шүүрэн авч сарны гэрэлд эвэрсэн хар бараан алган дээр нь тавин ажиж чинжилээ. Эргүүлж тойруулж хараад тагийн тэмдрэнгээ үнэхээр үнтэй бол та.
Хүн чулуунуудаар чимжээ. Хатантны бэлэг гэлөө гэж лавлав. Хатантан өөрийн гараар өгсөн юм. Тэмэлөөдгүй хар Франц эмгэндэ. Манай Английн хөрөнгө мөнгөөр тэгжил тойлж ирсэн амтан. Тэгэхээр тэр чинь Григори Гартас арай цэвэрхэн дээрэмчин байх нь. Дахиад уулзах аз заяа болов чи түндэн ангиж хэлээрэ. Алив бошуул. Өөр юу вэ? Наа дуутнуудаа нэгнгүй эргүүлээд орх. Тонгорог. Энэ жижиг бартганууд харантаа өөр юм байхгүй. Өөр юу ч байхгүй. Үнэн шүү. Дээрэмчин бүхэгийн ямар нэг юм цагуур нь нуух гээд байгаа хантаасны ингэрлүү гараа явуулан наа чи юуг алзаад байгаа юм? Наад хүзүүнээс чинь унжаад байгаа юу гэж алив гэлээ. Энэ гоо энэ чи юу байдаг юм? Энэ зүгээр л нэг цагар хоо юм шиг. Дотор нь юу байгаа юм? Юу ч байхгүй. Юу ч байхгүй. Гэхдээ тэгээд юу гэж хүзүүндээ зөөж яваа юм? Дотор нь эрхэм минь. Энэ бол танд ямар ч хэрэггүй. Дотор нь ердөө л бут ус байгаа. Бут үсий? Момон. Хэнэгний дурсгсан бут ус юм биз дээ? Над нэрэн ч ямар хэрэг байх вдэ. Миний хувьд үнэхээр хэрэггүй л хэд байна. Түүнийгэн үлдээж болно. Түүнийг аваад савын нөгөөд орх. Сав нь харин юухан шуухан болгож болох байх. Бошуул. Ордны хүн ухаан жолоогүй сандарч уг шаардлагын дагахтан үсийг үлдээж болно гэснийг ашиглаж чадлагүй хүзүүнээсээ авч өгөөд унжиж гүйцсэн амтан танд би юу байснаа бүгдийг өглөө шүү дээ гэв. Дээрэмчин харин бүдүүлгээр ёоны чинь бүгдийг өглөө гэж. Чамд бас шинэхнэрэн сайхан торгон хантаас яг адилхан өмд дээд зэргийн гой готол бас тэгээд өөд хатгсан аятайхан молгоо байна. Ардах бүсэнд чинь байгаа сайхан хутга. Би өөрөн иймэрхүү юм өмс зөөдөггүй ч гэсэн садан төрлийнхөө нэг хүнд бэлгэлж орхино. Алив таач гэхэн тэр. Арайчтэй нөхөр минь. Та нар чинь намайг чармаа нүцгэлэх гэж юу? Та нар намайг хааны бууха. Тэгээд бас түүний даалгавар биелүүлж явааг минь мартаагүй ээ. Мартаагүй. Чи тэр хаантан тагаал хоцор мэдв. Чи юм ер нь юу гэж их донгодох гээд байгаа юм? Танай тэр ордонд бол тийм их үн хүндтэй үгс юм уу гэхээс биш. Энд чиний наадхыг хэрэгсэх хүн нэгж байхгүй. Харин би чамд жирийн нэг үгээр наад мориносон буугаад хувцсан тайлгж хэлж байна. Дээрэмчний дунд тохуурхсан байдал ээлт байсан боловч өөртөө тоглоом хийж байгаа хэрэг бишийн хөөрхий бүүхэ мэдэв. Үнэхээр хэцүү байсан ч гэсэн замын голд мориноос бууж хувцсанраа тайлахаас өөр арга байсангүй. Өрөвдөх сэтгэлгүй дээрэмчин хамаг хувцаан таажтал нь огтхонж холдсонгүй. Додуур цамц оймстойгоо хоцорсон хөөрхий амтан хоёр гар өөдөөсөн сарван би чи яаж иймэрхүү янзтай явах юм бэ? Хааны бууха намайг тэгээд иймэрхүү янзтай явуулах гэж үдэ. Би чи морин дээр хөл нүцгэн малгайчгүй хантаацчгүй яаж явах юм бэ? гэж гиншгтэн хувцсанрын богнуулан боож байсан дээрэмчин харин гонгнох цаг чам зөндөөн гарнаа. Чамайг мориор явуулах гэсэн хэн байгаа юм? Чиний унаж явах морь тэгээд аль болж байна? гэж зандарлаа. Бууха морилуугаан толгой дахимар айдлаа. Дээрэмчин боож ятсан хэвээр хэнэггүй. Энэ үдэ гэд энэ мөр саяхан өөрийн гişin байсан байж болно. Харин одоо бол минийх болсон. Чамайг мориор заларч явхад бэ энэ мө хоёр хөлийнхэн улыг элээж гүйцсэн. Тэгээд энэ мө хоёрын минь амархан илж ирсэн. Ээлжтэй байна гэдэг бол шудрах хэрэг гэлээ. Хааны бууха айлсан гайхсандан болоод дуурахч сөхөөгөө болсон амтан замын голд нүцгэн явган санаа сэтгэлээр унсандан юу ч хийх болж байгааг бараг ойлгохон болоод байсан ч гэсэн яачгүйгээд юу ч гэж учрлаад нэмэргүйг мэдж байлаа. Тэгээд ч дахиад юу ч гисэнгүй. Дүн өвлийн жавар шиг нэвт хайрдаг намрын хүйтэн шинүүдийн нэг байсан учраас эрүүн байдгаараа хавжигнан чичир зогслоо. Дээрэмчин хувцсанрын богнуулан боож дуусав. Өөрийн ортоос мартсан юм шиг юм хумтай ноцолдож байснаа сая нэг өндийн өмнө нэр зогсоод дохуутай ширүүн харцаар улнаас нь оройг нь хүртэл харлаа. Баргар муухай нүүр царайны бүрч ширүүн болсон өөр бусад шинж тэмдэг ул мөргүй алга болсныг бодвол ямар нэг сэжиг төрсөн янзтай. Бөмбөгөнтлөн чичирсэн элч рүү эгдүүтээ харж нэмсэглэн аймхаа хулчгар амтан хааны хайртай хүн ч гэсэн аймхаа дээр юм бас хорон муу санаатай. Балаг тарж мэдхээр амтан байхыг чинь хэн бэ гэхэв?
Тэгэхээр чин чамайг хаашаа чолдохгүй байх талаар бодох нь зүйтэй байх. Алив, тэшээ оръё. Юундаа тань гэлзээд байгаа юм бэ? Тэнд арай дулаан байх болно. Чи чи бүр хөлдөж өгөх гэж байх шивдэ. Алив явъя гэлээ. Дээрэмчин ингээд амьтаа амьгүй хооронд болсон амьтны юу гэхийг хүлээлгүй чирч гулдран овоохойд оруулж ирлээ. Дөрвөн муу хан туурган дунд оруулж ирсэн өөдөөс нь яах цөхөгүй болсон амьтаа голтой төдий олзон бүдүүнгэгчин оосор уяагаар дангинтал нь хөлж баглав. Нурсан дээврийн онгорхоогоор сар өнгийн сулгүй хан туурга сүрэл дэвссэн шорон шалыг гэрэлтүүлсэн учраас овоохойд овоо гэгээтэй байлаа. Хүлэх баглагтан хизээний сурмгаа дадамгаа Григори уг ажлаанд дор намжуулсан учраас хитгэн хормын дараа хааны бүхэ аюултай гэмт хэрэгтэн шиг дөрвөн мөчн хүлээтэй зогсож байлаа. Дээрэмчин хүлээсний сүүлчин уяаг уянган бахан ганц хансан байдалтай. Ингээд байж байсан чин дээр биз дээ. Хэн нэгэн хүн ирж тайлж өгөөснөөш хаашаа жолдохгүй гэсэн үг. Тэм хүн эрх эсхийг харин мэдэхгүй. Бэлав ирэхгүй. Хааны хань амсаад нь чамд харин ч зөөлөн хандлаа гэж мэдээрэй. Ингэхэд ер нь хэвтч байвал зүгээр байна уу? Тийм бол чинь хэвтүүлээд өгье гэлээ. Ингэж хэлэнгүүт хүлээсний барьж байсан үзүүрийг тавьсанд хөөрхий бууха пэдхийн унлаа. Хэн нэгний ирж босгож автал ингээд тухалж байтаа архим элч минь. Харин би таны тэр захидлыг хүргэх юм бодъё. Товдоо сайхан нойрсоорой. Григори Гарт ингэж хэлээд мэл гайхад цэл хөхөрсөн буйхаг зовүртай зүрх шимширсэн бодолтой нь орхин нэмсгэлсээр гарч одлоо. Овоохон гадаа уяатай байсан морийг хөтлөн замын гол дээрээд бөөгнүүлж болсон хувцас нарыг ганцгаар даруулан мордох гэсэн боловч бас нэг юм сансан янзтай болив. Ийхүү юм бодон жаахан зогснон хамсаат нуудан хандан чөтгөр ав сайн нөхөд минь. Та нартайгаа ингэж салж яаж болох вэ? Григори Гарт жинхэнэ ноёнтон болсон ч гэсэн сайн нөхтөн ингэж гомдоох ёсгүй. Юу гэсэг байх вэ? Та нар минь бүгдээрээ нэг ч зүлж хоцорлоггүй надтай явцгаана. Та нар минь бүгдээрээ нийлээдч өөрт минь шажигналж байгаа юмнуудын нэгний ч үнэгүй гэсэн энд ингэж яриад хийсэн хэрэг шүү ойлгож байхаас арай аятайхан ажилд хэрэг болно. Алив явцгаая. Хааны хүлэг бүгдийн манд дахаас хойш дээр нь бүгдээрээ яажгаад багтах байлгүй. Зарим чин хондлоо дээр нь, зарим чин сэрвэн дээр нь сууна биз. Алив хөгтүүд нь бошуулцгаа гэлээ. Ингээд сөгрөг гүн орж мануу хойнуудын нэгээс нөгөөг нэргэд тавааран очин хувцс хунрын салгаж эхэллээ. Мануу хойнуудаа бүгдийн нүцгэлэн хуучин муусан хувцс хунраан тавирсээр морины дэргэд ирж эмээлийн урд хойд бүргэн дээгүүр бөгтрөн ганцгаар даруулаад моринд мордож замдан сэтгэл хангалуун орлоо. Замын бэлчээр дээр ирэхэд нь Петр гэгэнтний сүмийн цаг 12 удаа хангинж дуулдав. Гарт баярлсандан яг 12 яг л амжиж шүү. Ямар ч гэсэн хэлсэндэн хөрлөө. Генри гойг хуурсангүй. Хэлсэндэн хөрлөгүй хуурсан бол нүрийн яаж харгасан бэлээ дээ. Хуучин сүмийн цаг сая дөнгөж дугарлаа. Дандун гэж угаан шөнийн энэ анир чимээгүүд яасан ч айтайх юм. Хорхойд ч хоргүй жаал хүүг үйж явсан тэр үе минь санагдаж байх чинь. Челфонтын хуучин цаг минь хангин. Григори Гартын энэ шин их замта салахас гүйсдэгснийг хамаг олонд зарлан ханга дэлхий даяар хангин жингин гэж чанга ярьж дуулдлаа. 13 дугаар бүлэг. Тосгоны баяр. Ихэнх хэсгийн эдүгэж хочсон хэвээр ногоо модон нөмрөг сая шавтрахад чилдэрний толгод нүцгэрэн анчтын долгион хөндөй гэдэг нэр ус өгсөн тэр уудам сайхан нутаг цэлийдэл угтдаг нь умард Америкийн захязгааргүй юм шиг өргөн тал нутагтай төстэй билээ. Энэ нутгийг бас хүчит салхи шуурганд хуйлран арараасан хөөцөлдсөн давлгаанууд нь атирсан өндөр хяруучиг харагдаж байснаа гинт тавширсан тэнгис долоотой зүйрлэж болохоор та бүхэн тийхүү гинт тавширсан тэнгисэн уудам их мандлыг яг тэр янзаар нь хуурай газар болгон төсөөлөн бодох авьяастай төрсэн улс бол чилтерний хязгаар нутгийн ямар газар болохыг яг л тэр янзаар нь үзэж харлаа гэсэн үг.
Энэ толгод эртээр үеэс алдартай Англи улс тарайлан аль эртний эрхэлсэн орон байсан ч гэсэн өргөн удам энэ нутагт анжисны мөр гараагүй онгон зэлүүдэрэн байсан бөгөөд эдвэж жанжуу буйс боролцооны бутсөөгөр бүрхэгдсэн эвэрлэг моддын өтгөн их шугуугаар хучигдсан тэрл янзаар ам билээ. Английн түүхэнд энэ толгодын талаар тааруухан үг яриа үлгэр томог үлдэж хоцорсон бий. Хангал халиун бог согоо тэргүүтээ анчин хүний хорхой гоцолдуулдаг ан амтан жигүүртний шууны орон болсон өтгөн их ой шугуйнууд нь орогдол дээрэмчтийн найдвартай үүр болж хувирсан энэ хязгаар нутгаар ам бие аюулгүй байдлыг хариуцсан зэвсэгт харуул хамгаалт хүртэл бий болсон тухайн үеийн тунч хэрэгтэй зүйл байжээ. Яма харин явандан хэнд чирэггүй, хийх ажилгүй, хоолны савнууд болж хувирсан тэр нэг албан тушаал тэгж үүссэн түүхтэй бол олон янзын албан татварт дарагдж гүйцсэн Англи оронд маань ашиг тусаар бага иймэрхүү албан тушаал эдүгээ бас өдий болоод байгаа нь тун тоогүй. Шилтэрн нутгийн чанга зүүн этгээдэд олон үе дамжсан Бельстрод эдлэн байдаг байлаа. Энэ бол Норманчуудын давталгооноос Ромын зэрэг гарахаас чимэр байсан байж мэдэх Английн эртний эдлэнгүүдийн нэг билээ. Энэ нутагт дань дажин их болж байсныг тэр үеэс бүтэн үлдсэн болон бөөрөнд өдийхэн үлдсэн эртний германчуудын бэхэлд хамгаалалт тэдгээрийн талаарх үлгэр домог шиг болж хувирсан сонин хачин яриа хөөрө хэлээд өгдөг. Бельстрод цэцэрлэг 1000 гаруй акр өргөн уудам талбай эзэлдэг боловч тэгш гэж хэлэхээр газар тун баг хонхор, ёнхор, сувг шуудав болсон хэсэгхэн талбайтай тэнд тэгээд дээр ярьсан бэхэлд хамгаалтын улмөр үлдсэн байдаг байлаа. Эргэн тойронд гүн жалга хөндийгөөр бие биеэсээ тусгаарлагдан атратсан хэвгэнүүд өөр хооронд нь ялгахааргүй адилхан хүрзээр дугуйлан ухаж аваад тэрүүхэнд нь хөрсөөр нь эргүүлээ тавьж орхисон юм шиг бөмбөр довцогтой газар харагдана. Цэцэрлэгэн ч гэсэн Шилтэрний толгойд шиг араараасан хөөцөлдөж байсан давлгаанууд нь гинтхэн цартсан хуурай газар болж хувирсан тэнгис далай мандал гэмээр гадаргуутай. Жалаг хөндийнүүд нь хөндлөн голдгүй огтлолцсон тал тишгэн салбарлсан, зарим нь өксүүрөөд газар, зарим нь долоогон шидийн бутсөг рүү ургасан, шүнжин алтан ургалдаа жиргэж дуулддаг харанхуй хавцал болж мухардсан харагдана. Долгионцсон толгодон ч бөөрөөрөө нээлсний зарим нь хүний гараар бүтсэн юм шиг өөгүй мөлгөр толгой болон овоож товойсон, тэдгээрийн бэлийг хучин оройг нь хүртэл бим битүү бүргсэн хайлаас царс туул амбөр эвэрлэг холилдсон том моддын завсар хоорондын нов ногоон цоорхой нүд булаам. Бельстрод цэцэрлэг 18 дугаар зууны үед иймэрхүү сайхан газар байсан бөгөөд ялахгүй өөр болсныг эс ярил яг л тэр янзаар ам билээ. Мармадюк Вэйдган хүүгийн мэнд өдөр аргэртэн эргэж ирсний маргааш баяр төдөр боллоо. Намрын тунгалаг сайхан өглөө баяр төдрийг өгтөн улбар ягаан туяагараа эргэн тойрныг гэрэлтүүлэн гээгүүлсэн алтан шарнаар үнэхээр сайхан өдөр болохыг зарлан үүлгүй цэнхэр тэнгэрт хөөрөн мандлаа. Нарны ташуутар цасрагууд моддын навч мөчрийн завсар зайлхаагаар нэвчин ойн униарт жимүүдийг алтан шар өнгөөр гэрэлтүүлэн цэцэрлэгийн наран дээвэр чөлөө цоорхон өвс ногооны усыг эврээсэн баярын өглөө дэлгсэн сахлаг сайхан ногоон хэвсгэлтэй харагдана. Мармадюк Вэдган ор хавийнхандаа бүгд нь урилга зар тараасан. Улс амтны түүний баяр таяа хүлээн авсан элт байлаа. Эдлэнгийн эргэн тойрноос олон бэрийн цаанаас зурайсан зам зөргөөр эр төглөөнөөс эхлээд Ремеран хувцсан нартай тариачид хэсгэрийн хөвөрч байлаа. Хөгшин, залуу, сайхан муухай янз янзын улс байсан ч гэсэн хүн болгон наргицсангх хүсэлд хөтлөгдөн баяр хөөртэй яваан элтэй. Хонхор хотхор сувг шуудуугаар дүүрсэн хэсэгхэн чөлөөнд хэдэн 100 хүн цугларлаа. Нэг хэсэг нь тэр хавааран эргэлдэн, нэг хэсэг нь модны сүүдэрт жалган өвс ногоогоор хожигдсан мөргөцөг дээр сууцгаажээ. Ихэнх нь энэ тэнд дугуйрын зогссон дунд нь төрөл бүрийн тоглоом наадам уралдаан тэмцээн болж байлаа. Энд ч гар бөмбөг тоглож, тэнд ч газрын бөмбөг цохин хааны дуртай энэ тоглоомыг бүрч их сонирхож байгаа. Цаахан тайд нь улс амтан жадаар үзэлсэж байгаа хоёр хүнийг тойрон хүрээлсэн харагдах бөгөөд хөдөр чирэг тэр хоёр залуу хэн хэнийхэн толгойг хуваана гэж тангарах тавьсан юм шиг хамаа намаагүй нүдэлцэх боловч барьсан зэвсэг нь харин хүний толгой хаг зохиж хараахан дийлэхэргүй модон сава байлаа.
Тэндээс холгүйхэнтэйд өөр нэг тоглоом тоглож байсан. Цагаан тэмээцэгтэй төстэй бөгөөд цэнхэр нүдэт охид өөр өөрсдийн хархугаас бултан бут үсрэн зугаацах боловч дор бүрээдээ баригдхимсэн гэж бодож байдаг нэн зугаатай тоглоом билээ. Бас барилдаж, хөл бөмбөг тоглоцоож, цаг хэрэг шидэж, уралдаж, хэн нь хол, хэн нь өндөр харайхан үздцгээж байгааг сонирхож болох байлаа. Хажуухантай гуугийн цаад хөвөөнөн задгайгаал оволцуулан Мармадюкган зарцнаар гэц дотроор нь ялбаг хийхээр салгаж явсан тарган гахай бүдүүн шарын мах бүтэн бүтнээр нь шарж харагдах бөгөөд 2 цагийн дараа гэхэд цэнгэгч олон цөм тэнд хуран цугларна гэсэн үг. Мармадюк Ведуган цэцэрлэгт өнөөдөр данганц тариачид цугларсан төдийгүй ганган дэгжин ирчүүд гой сайхан авгаа хүүхнүүдтэйгэн ярьж хөөрөлдөн тоглоом наадам уралдаан тэмцээн сонирхон өөрсдөө ч оролцож байгаа харагдана. Тосхны баяр гэдэг бол сайхан зугаа цэнгэн гэсэн үг бөгөөд ямар ч хэрэгэм зэрэгтэй хэн ч гэсэн аятайхан наргид цэнгэхээс ялаа гэж татгалзах билээ. Шилтгэний эзэн зарц хүүхнүүдтэйгэн ёсолдлогүйгээр бүжиглэж баян хүн дүрээс төлөгчтэй газрын бөмбөг цохих юм уу? Саван жадар авхаал самбаа сорилж болохгүй юм юу байх вэ? Хаантан өрөн хүртэл иймэрхүү зугаа цэнгэнд нэг бас удаа залардаг байсан цаг. Бурхан үе залгамжлах үр заяасан аз жаргалтай ариун сайхан энэ өдрийг өөрөөр хэлбэл хүүгийнхэн мэнд өдрийг ёслон тэмдэглэж байгаа Мармадюк Ведуган цэцэрлэг баяр цэнгэлээр бялхаад байлаа. 14-р бүлэг. Мориндо. Эксприжийн сүмийн цаг үд дунд болж байгааг зарлан дандун хийж дуулдахад Скертийн зэргүүд тушаал өгмөгцсөн мориндо мордоход бэлэн морморныхон дэргэд зогсож байсан боловч ууцхаасан наригцхаасан хэвээрэн цаг нэгэнт орой болсон аян замдан аль хэдийн орох хэрэгтэй байсан ч инхүү саадах нэг хэрэг явдал гарсан югэгч болсон харвас элд морид нь бүгдээрэн шинхэн тахта болсон харагдана. Тагсалих дарагчид эксприжээс олж ирсэн хэрэг байлаа. Тэгээд жир нь юундаа нэг их яархав очих газар ойрхон цаг гэртээ яваад л өөргө даалгавраа биелүүллээ гэсэн үг байлаа. 12 цаг гэхэд тушаал биелүүлэхэд бэлэн жигдэрсэн байв. Мориндо гэсэн товчхон тушаал цуурайтан тэр даруй 2 дарга дэм буудлаас гарч ирж байгаа харагдлаа. Цэргүүд мориморindon үсрэн мордож зэр зэвсэг хоёг дуулах хангар янгар хавралдан олон мордын төвөргөн намрын өдрийн үд дундын анир чимээгүй эвдэн эргэн тойронд цуурайтаж дуулдав. Хол хойно үлдэж хоцорсон эксприжийн мухлагийн эзэд энийх дуу чимээг сонсоод сэтгэл сая нэг сэвхийсэндэн санаа алджээ. Эзэн хааны эрэлгэн эзэд шинжин гадуур хөлчөөрхөн агсан согтуу тавьж улс амьтанд амар заяа үзүүлээгүй өөр бусдын аригт арсаар өнхөлсгүй наригцгаасан болохоор хэр шүү дээ. Ахмад Скерти баг зэргийн дагуулan лалын толгой дэм буудлаас тонилж байгааг элтгсэн энийх зэр зэвсэг төмөр дөрөөнүүд хангар янгар хаврилдсан дуу чимээг сонссон хүн болгон ингэтлэн их баярлсан ойлгомжтой. 2 дарга цэргүүдийнхэн мордсноос нэлээд хойно морморлогон тавааран явж очлоо. Дөрөвгөн дөрүүлж чадахгүй мөнгөн сар сая нэг юм мордсон баг даргыг харсан хэн ч гэсэн ийм амтэн эмэйл дээрээ тогтож явж чадах юм байх та гэж бодож байсан бизээ. Найган алдатлан уусан Стабс морины 2 бөөрөн дээр гартлаа найгаж ганхна. Ахмад найгаа алдаж орхиагүй ч гэсэн зэгсэн согтсон янзтай. Тэгтэн тимчих мэддэхгүй байлаа. Мориндо хинээрч туслуулж дэмжүүлгүй мордсон тэр эмээл дээрээ цэгшилуун сууж харагдана. Нөхрийнхөн дэргэд ийм сүрхий байгаа нь ууц сурсных байж болох юм. Скерти бол хизээний хашир дог цэрэг. Дэрэгдэн Стабс ердөн л балчир хөхөд гэсэн үг. Мань 2 өчигдөр оройноос аваад наригжээ. Дэм буудалд уусан багдсан 2 дарга эксприж орж архины мухлаг хэсэн шинжин уусан нутгийн архичтаа нийлсэн цаад болон шинийхэн хөгжин зингэнд урьж залан үүр цайтал наригсан согтуу 2 дарга колон голын хөндөд үүр гэгэрсэн хойно говьж давсан амьтад гүүрээр гарч төр зургийнхаа байранд сая нэг эргэж иржээ. Дарагчид мордын тагсалж байх хооронд хэсэгэн хажуулсан мань 2 дэм буудын хамгийн олигтой өөдтэй ор дэвсгэр дээр хэвдсэн хэрн хамаг үеийн буларсан амьтад сэржээ.
12 цагийн орчим сэрсэн Скерти шар тайлах аяг хатуухан юм нэхэв. Толгой дэрх нь ёстой л салах шахаж байлаа. Тэгэд хам хум ундалсан болж цэргүүдийн мордох тушаал өгсөн тушаал ёсоор мордсон цэргүүд нь хөдлөх тушаал хүлээж байлаа. Скерти эмэйл дээрээ дуглан суугаад тэдэнд хандан "Нөхдөө, та бид нар Уймэн самуун дэгдэгчдийн үүрэнд шөнийг өнгөрүүллээ. Эксприж бол Кавакирууд, сектийнхэн, британууд гээд бүлэг урман тэрслэгчид дүүрсэн газар гэж мэдээрэй" гэв. Стабс ганхгүй хичээн "Яста тийм" гэж зогслоо. Цэргүүд нь уулгам жимшиг тэр дундаан өчигдрөөс саваад эдсэн усныхан үнийг төлөөгүйд нь бүрч чангаар "Тийм шүү, Ахмадта тун зөв хэллээ" гэж хашгиралдав. Тэр дорхонон эксприжийг түүнтэй холбоотой бүх зүйлийг тоохон болсон Скерти харин "Та тэр яахав? Өмнө маань харин юу хүлээж байх нь?" гэж унтуудсан боловч "Тэгтэн ч бас юу болсныг эргэж санах хэрэгтэй л дээ. Энд олигтой хүүхэн даан жалга. Тунж таагүй хэрэг. Тэгтээ яахав? Арх байвал авгаа хөөхнөр юу хийхв? Хөөе, Бонифас. Цаа торхтойгоо нааш нь өнхрүүлээд ир. Мангасууд минь та нар юу уухв? Шараа эргэл биздэ" гэв. Тэгин юу байгааг нь ноёнтон Ахмадта. "Бонифас, шараа эрг. Над Хриса аваад ир. Стабс та юу уухв?" Баг дарга хиламан эдрүүлэн Хрисаас өөр юм хэрэггүй. Хриса" гэж бархирлаа. Сүүлчийн энэ захиалга үн мөнгөгүй дайлга болж мэднэ гэж болгоомжлсон буудлын эзний "Мөнгөний хэн төлөх хэрэг болж байна уу?" гэхэд Скерти ууцнаас алтан цус гаргаж чулуудан "Чэм үү? Хааны морин зэргүүдийг их замын дээрэмждэг гэж бодоогүй биз? Дарс аваад ир. Төрөглөхгүй бол торхтойг чинь жадаар цоо хатгаж орхино гэж мэдээрэй" гэлээ. Тэр үеийн дэм буудлын газруудад туслагч ажилчид олон байдаг байсан болохоор удад өдсөнчгүй цэргүүд аяг дүүрэн шар ариг, хоёр дарга нь дарс барьсан зогсож байлаа. Өөрийн орны дарс төдөлгүй дууссан учраас цэргүүд дарга нараа хүндэтгэн тэр хоёрын аягийг Испани цагаанаар дүүргэхийг хүлээжнэв. Скерти өөрт нь барьсан аягтайг булаах шахуу шүүрэн авч дээр өргөн өндөр дуугаар "Хааны төлөө" гэв. Стабсын дагаж "Хааны төлөө" гэж бархирахад хэдэн арван хоол "Хааны төлөө хэмээн төрж хажуугаар нь байсан улсын зарим нэг энтэнтхэн "Хааны төлөө" гэх дуулдав. Ахмадын хаан "Айга хайцгаа" гэж тушаагаад өөрийнхөөгөө замын гол чулуудахад цэргүүд дагалдан чулуудаж замын хажуу гялдсан хөнгөн цагаан аягаар дөөрлөө. Скерти "Урагшаа" гэж хашгиран морин давирлаа. Морин зэргийн баг шарн гозойсон Ахмадын хаан араас дэм буудлыг орхин улаан толгойн замаар хөврөн мал болтлон согтсон Стабс айсандан сүүл барин гэлдэрлээ. Морин зэргийн Ахмад зэгсэн гих дарс далдруулсан хэрн сэтгэл санаа нэг л тавгүй. Уг нь одоо ч амар заяа үзүүлэхгүй байгаа тэр нэг айгүй явдлыг мартах гэсэндэн ингэж хуусан хэргэлдээ. Өчигдөр орой тэгж дайруулсан доромжлуулснаа дордчуудынхан дэргэд тэгж чадуулснаа мартаж даанч чадахгүй байлаа. Ингэж бодон баг цэргийнхэн өмнө ороод явж байгаа түүний сэтгэл санааг тэр хар морьтой хаанхан хэн гэгчийн бүүмэд хажин хүнээс өшөөгөн яаж авдаг хэрэгвэ гэсэн цорын ганц бодол эзэмдээд байлаа. Очих гэж яваа газар маань хар морьтынх байдаг нутаг гэсэн уйд жухмэр газар байлаа гэхэд ядаж түүнийг хашрааж өшөөгөө авах хүслийн хангаж чадахтай юм байна гэж бодон өөрийгөө тайтгаруулж явлаа. Ахмад улаан толгойн оройг бүслүүрдэн бүрхсэн ой хөвчийн шигүү навчин мөчрийн завсар заалхаагаар нэвчвд харж чаддаг байсан бол хүлэг сайхан морныхон өнгө зүсээр хар морьт гэдэг нэртэй болсон өөрийн өшөөгөн яаж авъя даа байж гэж байж ядаж яваа тэр хүнийг олж харах байлаа. Хар морьт замаас гэнт гарч өөрсдийн очих гэж яваа Мармадюк Ведган эдлэн Бэлстро цэцэрлэг тийш давхин одохыг Скерти харах байсан хэргэлдээ. Скерти үүнийг хараагүй боловч энэ өдрийн аялал нь адал явдалгүйгээр өнгөрөх учиргүй байжээ.
Морин цэргийн ахмадын хувьд үнэхээр айгүйхэн агаад санаан дормгийн дээр тун чухал тодорхой бус учир холбогдолтой хачин явдал болсныг дугтайхан өгүүлэх нь зүйтэй байх л да. Морин цэргийн багийг Жерет хийсэн нурсан муу башингийн өмнөр өнгөрч явдал тэнд хүн гиншин гингэнэж байх шиг дуулджээ. Үе бүр гасалж дуу тавьж байлаа. Тэр овоохойд гүйлдэн орсон цэргүүд үнэхээр хачин юм харав. Дан цамцтай дөрвөн мөчн хүлээстэй нэг хүн газар хэвтэж байлаа. Хар дарсан хүн шиг аймаар юм ярих боловч энэ нь харин зүйд биш, өөрт нь үнэхээр тохиолдсон зүйл бол та. Ахмад Скерти загтал хөргөхээр Бельстро цэцэрлэг орж явсан хааны бууха гэх боловч авч явсан тэр загтал нь алга болсон, хамаг байдгаан унаж явсан морин хүртэл дээрэмдүүлсэн гин. Болсон явдлыг нэгд нэгэнгүй яриулсан Скерти хааны загтал алга болсонд харамсаж эхэлсэн хэрнэ хөөрхий бууха тохиолдсон золгүй явдлыг бодхоос нээднэх хүрч загтлын талаарч тэгсгээд мартлаа. Ахмад хөөрхий буухайг моринд мордуулж ирсэн замаар нь буцаалаа. Морин цэргийн баг замдан орон олон хүний чанга инээж хөхөрлөдөх дуу Жерет хийсэн зэлүүд талаар удтал цуурайтаж дуулдав.